энэ сонсголыг хийх ёстой байсан. Нууц юм юусаа байхгүй гэх мэтдэг. Өмнө нь бол маш нууц. Энэ сонсголыг хийгээдгүүл одоо Монгол улсын эдийн засаг одоо болохгүй бүтэхгүй болчих юм шиг ийм зүйл ярьж ирсэн. Гэтэл одоо энэ хүмүүс байна хийх ёстой байсан байна гэдэг. Ам ажил хоёр нь бол айгүй зөрж байна л доо. Конопод орохтаа бол 71 хүн эсрэг дараад гишүүн эсрэг дараад одоо болохоор бол ихэнх нь энэ сонсголыг хийх ёстой байсан. Монголын ард түмэн мэдэх хэрэгтэй байсан. Угаасаа үндсэн хуулиараа бид нар чинь мэдэх хэрэгтэй шүү дээ. Монгол улсын иргэд бол энэ хэний ямиг хинээс нууж ингэж алдагдлаа зараад байгаа. За тэр 36 их 80-д алдагдал гэдэг маань бид нэр 35 6 3.5 сая хүндээ хоогаад үсэх юм бол нэг хүнд ногдох мөнгө нь бол 10-аас 12 сая төгрөг. Ийм их мөнгө. За 4 амбултай айлд хоогаад үсгэд нэг Монгол айлд бол 48-аас 50 сая төгрөг очихоор ийм мөнгө байсан байхгүй юу? Хүн мэдэгдэж байгаа юм. За тэгээд Хятад улсыг их гохиросон, Гятадын компаниг бид нэр их гохиросон 10 жил одоо төмөр замаа холбож чадаагүй 10 хэдэн жил. Нөгөө одоо үүнээс олж маш их алдагдал үүссэн. Энэ одоо урд хөрш маань гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд тэр алдагдлыг одоо хэн бий болгосон, яаж одоо нөхөн төлбөрийг хийсэн. Энийг маш их нууцлж байгаа. Яаж хийсэн? Мухар төмөр зам хэн тавьж ялаа? Энээс болж одоо ямар их хулгай гарч ялаа? Хичнээн аптекерээ хийж ялаа. Гэх мэтлэнгийн ийм зүйлүүд ингээд дагалдаад гардаг. Энийг л одоо нууцлаад айлхаар мэдүүлэхгүй байх, ард түмний мэдэх хэрэгээ хангахгүй байх. Ийм одоо хулгай өөр цаана явж байгаа. Энийг маа нууцлах. Энэ зүйлүүд их гарч байна. Тэгээ одоо бол одоо материйн нулимс гараад матер гэдэг маань яг идэх олзоо идэх үедээ ингээд нулимсаа туслуулдаг байхгүй юу? Одоо тэр алзоо идэж байгаа юм шиг те. Тэр олзоо одоо Монголын ард түмний өнөөдрийн амьдрах, Монголын ард түмэнд очих хэрэгтэй байсан баялаг. Өнөөдөр одоо бидний ядуу амьдраад байгаа. Энэ залуучуудын одоо маш хүнд байдалд байгаа. Бүгд одоо энэ бүх юмтай холбоотой. Энэ юмыг одоо мэдэх хэрэг хангая гэхээр мэдүүлэхгүй ингээ байж байна. Энэ одоо цаашдаа ахаад өшөө авлага хулгай их өсвөр үнцгийг бол тавьж байгаараа маш айгүй тийм хохиролтой, өрөнд тийм муу нөлөөтэй ийм зүйл болж байгаа. Цаашдаа ч одоо энэ засгийн газар бас энэ авлага хулгайтайгаа тэмцэх юм уу, тэмцэхгүй юм уу гэдгийг бол энэ харбины гэрээ дээр коноп дарсан засгийн газрын гишүүдийн үйлдэлээс бол харагдаж байгаа юм аа. Тэр хэлж байгаа ярьж байгаа гэсэн. Энийг одоо бас манай ард түмэн бас ойлгодог болжээ. Таны хувьд нүүрстэй холбоотой бүх аптек гэрээг шалгах, хэн шалгах төр хороо байгуулах гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэж хэлсэн. Нийт хичнээн хүн гарын үсэг зурсан байгаа бол. Нийт 30-аад гишүүн гарын үсэг зурсан байгаа. Хуулиараа бол 32 гишүүн гарын үсэг зурчвал сонсголыг одоо авч хэлцээд одоо байгуулах уугүй юу гэдгийг бол ингээд шийдтгээ. За бас л одоо энэ 32 гишүүн одоо өнөөдөр багтаал зурчих бах. Ихэнх нь одоо бүгд арчилсан намын гишүүд зурж байгаа. Тэгээд одоо арчилсан намынхаа гишүүдтэйгээ ярьж агаад өргөн барих энэ асуудлыг шийдвэрлэх гэж бодож байна. Номтой 2 сайдын хувьд бас одоо бодийн асуудлыг шалгах, хэн шалгах төр хороо байгуулах юм, гарын үсэг цуглуулж ийн бодтой холбоотой асуудал 110 сая долларын асуудал бас сүүлийн үед яригдчихэж штэ. Тэгэхээр таны бас хэн шалгах төр хороон дээр бод харби ингээд тэ бүх гэрээнүүд багтж байгаа болов уу гэж ойлгож байна. За ер нь бол тийм тий. Мухар төмөр зам барьсан гэдэг одоо тэгтээ ер нь бодийн одоо юу гэдэг амундра гэл хүмүүс нь би гэрчээр орцоход билээ ингээл байгаа. Авилгалтай тэмцэх газар хуулийн хэлтийн шалгаад байна гэж байгаа боловч ямар ч хариц байхгүй болох шиг байна л таад. Шалгах хит хурдан шалгах юмаа шалгахгүй юмаа бол бас ингээл сунжруулаад удаашруулаад байгаа гэдэг бас зүйл байгаад идэг шүү дээ тий. Тийм тантай бол санал нийлжээ. Шалгах гэсэн юмаа маш урттай шалгаж явах шиг байна. Шалгахгүй гэдэг ч юм уу одоо ямар нэгэн байдлаар хүмүүсийн ашиг сонирхол нуугдсан ийм зүйл бол маш удаан шалгагдаж байгаа. Эсвэл одоо дарагдж байгаа ийм зүйлүүд бол байна гэж харж байна. Нүүрстэй холбоотой улс төрч болгонд одоо нүүрстэй холбоотой хэргийг шалгана гэж ярьдаг. Өмнө нь нүүрсний сонсгол хийсэн ер нь хэр үр дүн өгч байгаа юм болоо. Жишээ нь 2025 онд ил болсон 36 аптек гэрээний 31 нь бод авсан байсан гэдгийг бас дэлгэсэн баримтууд харуулж ирсэн шүү дээ. За тэр голомт банкар дамжсан тий. Тэр Эрдэнэс таван толгоос мөнгө аваад голомт банкар дамжаад тэгээд дараа нь бэлнээр аваад ингээд тараасан гэдэг ийм асуудал бас оюун эрдэнэ гишүүний зүгээс үл хүнд тавьж илээ.
энийг ч одоо шалах хэрэгтэй. Тэр дагуу бол одоо Номтой гишүүн бас санал санаачлах гаргаа явж байгаа юм байна гэж ойлгосон. Миний одоо бас сонсгол яа гэж байгаа энэ асуудал бол бас энэ орноо. Тэгээ ер нь бас энэ авилга хулгай, янз бүрийн албан тушаал энэ бүх юмд барьцаалагдаагүй гişүн бол цөөхөн байна гэж харж байгаа би бол. За барьцаалагдаагүй, барьцаалагдчихгүй те ийм гişүүний нэг бол бий л дээ. Тэгээ энийг одоо санал санаачлах гаргаад явах үгээр ярих нэг өөр. Үйлдэл гаргах нэг өөр. За үгээж хэлдэг, үйлдэлж гаргаж байгаа цөөхөн гişүүний нэг бол одоо бий болчиход байна шүү дээ. Тэгээ яг нөгөө асуудлыг хэлцэх, ярилцах болохоор тэр Конопороо ямар байр суурь үзүүлж байгаа юм те хэн яаж гэдгийг бол өдрөөс өдөрт одоо хүмүүс мэдж जैन, таньж जैन. Одоо энэ асуудлаас ч болоод энэ улс орн одоо ийм л байдалтай байна шүү дээ. Уул нь бол одоо энэ бүх хулгайчид, нүүрсний хулгайчид хаана байх хэвээр шоронд л байх хэвээр. Гэтэл өчнөө олон жил бол одоо энэ ордон дотор л байж шүү дээ. Гол одоо энэ хулгай зохион байгуулдаг одоо энийг удирддаг улсууд бол. Тэгэл одоо мултрал яваад байдаг. Тэр байтугай тэр хүмүүс маань улсын их хурлын сонгуулийг зохион байгуулж байна. Хин одоо орж ирэхийг шийдэж байна. Засгийн газарт хин байхыг шийдэж байна. Ийм нөхцөл байдлаас болоод энэ улс орны амьдрал ийм байдаг. Хүмүүсийн амьдрал ийм ядуу байдаг. Өнөөдөр ихэд одоо энэ махны үн ямар байна, юмны үн ямар байна. Бүгд одоо энэтэй холбоотой. Одоо тэтгэвэр тэтгэмжний үн ямар байна. Цалин бүнлүү ямар байна. Залуучуудын амьдрал те ямар байна. Энэ одоо сургууль цэцэрдэг гэхэд ямар байна. Хүрэлцээгүй. Энэ бүх зүйлүүд бол энэ хулгай авилга энэ нүүрсний хэрэгтэй холбоотой юм ийм учраас одоо байдал үл юм байна. Цөөхөн гişүүд одоо энийг дэмжиж ингээд санал өгтгөө. Дараа нь бол нөгөө хүмүүс чинь тэгч байсан, ингэч байсан ингээл өөрөөсөө тэр Конопыг харахад хэсэг дарчаал ингээл ярьждаг. Харамсалтай байгаа. Тэгээ ахаал оролдоод үзье, ахаал явуулаад үзье. Тэгээд харъя. Одоо гişүүдийн гарын үсэг 30 хүрсэн хэрнээ дахиад Коноп дарахад чуулган дээр очиод унчвал яах вэ? Та дахиад юу нэг нүүрстэй холбоотой ажлаа үргэлжлүүлж ярих уу? Одоо тэгээд миний үүрэг хариуцлага би өргөсөн дангартаа үнэнч байна тийм ээ. Тэгээд одоо хууль хяналтын байгууллага ажиллах хэрэгтэй. Улсын их хурл бол улсын их хурлын гишүүд бол өргөсөн дангарга бүх одоо хууль намын дагуу ард түмнийхээ төлөө л одоо энэ бүх зүйлийг хийх хэрэгтэй. Гэтэл одоо бид одоо 90 хэдэн болгодны гадагшаа одоо экспорт хийж байгалийн байлгаа гаргаж ингэж амьдарч байгаа бас эндээс орж ирж байгаа мөнгө төгрөг одоо энэ хийж байгаа гэрээ хэлцүүд бол ил тод тунгалаг байх ёстой шүү дээ. Бидэрт одоо энэ аж ахуйн гэрээг бол нуугаад нууцлаад байх юм ерөөсөө байхгүй. Тэр төмөр замыг нууцаар барина тийм ээ. Одоо бүх гэрээ хэлцээдийг нууц байлгана, аптек хийдэг. Энийн үр нөлөө бол ямар байгааг бид нэр бол ингэж харж байгаа шүү дээ. Өнөөдөр ихэд 800-аад тийм нууцлсан гэрээ хэлцээр байна гэлөө. Тийм одоо зүйл байна гэж байгаа. Энэ бүгдийг нууцаас гаргах хэрэгтэй. Альва нэг хулгай ер нь айл гэрт орж явахад бол шүнээр ордог. Шүн бол хизээч тэр гэрэл ингээд тусаачаад тэр айлаас сулгаа ингэж байхгүй шүү дээ. Тийм учраас ард түмэнд аль болохоор мэдэгдэхгүй, аль болохоор нууц байлгаж байгаа л энэ одоо байгалийн байлгаас орж ирж байгаа, байгалийн байлгаа гаргаж байгаа энэ бүх юмнуудыг хулгай нууцаа бол ингээд нууц гэдэг нэрээ даалж халахвчилж байна. Ард түмний мэдэх хэргийг хангахгүй байна, мэдүүлэхгүй байна, гэрэл гэгээ тусаахгүй байна. Ямар ч байсан гэрэл гэгээ гаргахын төлөө энэ бүх юмныг санаачлахын төлөө цоцолтгүй явнаа тийм.